бодлого бодох контент байна үргэлжилж байна. Ингээд 63 дугаар бодлогыг бодъё. 40 кг-аас та хүүхэд лифтэн доторх жинлүүр дээр зогсно. Аад нь лифт хөдөлгөөнгүй байх үед хүүхдийн жин ямар байх вэ? Шууд олъё бүгдээрээ. За энд ингээд хүүхэд байна. Дээшгээ n үйлчлэнэ. Доошогоо mg үйлчлэнэ. Тэгэхээр n-ийг л олооч яах гэсэн байна. Тэгэхээр n тэнцүү mg зогсож байхад хүүхдийн масс 40 кг, g-г 10 үе. Ингээд 400 Н гэсэн үг. Бэтэн BC2 бол адилхан харагдаж байна. Яагаад вэ гэхээр энэ дээр ингэж хэлж байгаа юм. Дээшээ ч байсан доошоо чинь тогтмол 2 м/сек хурдтай хөдөлж байна. Хурдтгалтай биш үү? Хурд тогтмол байна гэдэг чинь хурдтгал тэг байна гэсэн үг. Хурдтгал тэг байна гэдэг нь n-с хасах нь mg тэнцүү тэгэ гэсэн үг. m-ийг үржих нь a гэж бичигдэх ёстой байтал тэг гарах нь байна. Тэгвэл энэ дээр хоёулын дээр нь nmg тэнцүү 400 Н гарах нэ. За энэ дээр ч гэсэн 400 Н, энд ч мөн адил 400 Н байх нь. Дид нь лифт тогтмол одоо 2 м/сек квадрат хурдтгалтай хөдлөхөд хүүхдийн жин ямар байх вэ? За энэ удаад бол өөрчлөгдөн шүү. Дээшээгээ хөдөлж явах юм бол хүүхдэд үйлчилж байгаа хүчнүүдийг бүгдээрээ дараах байдлаар зуръя. Энийг хүүхэд байлаа гэж бодоход дээшээгээ n, доошоо хүүхдийн mg, дээшээгээ a хурдтгалтай хөдөлж байгаа лифт байна. Энэ ингээд энийг n гэж бүгдээрээ энийг mg-ийг энэ дээрээс бүгдээрээ бодъё. За энийг d гэж яваад бүгдээрээ бодно. n-ээс хасах нь mg тэнцүү m-ийг үржих нь a. n гэдэг бол m, g дээр нэмэх нь a байх нь m. Масс гэдэг нь 40 байсан 10 нэмэх нь 2. Ингээд 12 48 480 мөн 48 биш 480 Н гарах нь байна. Харин E дээр яг эсрэгээр нь хэдүүлээд зурнаа гэсэн үг. Ингээд за ингээд доошоо A хурдтгалтай явж байгаа. Энийг N2-гийн бүгдээрээ энийг A хурдтгалгийн энийг бол mg хэвээр нь үлдээчээ. Энэ удаад ямар тэгштгэл бичигдэх вэ гэвэл mg-гээс хасах нь N2 m-ийг үржих нь A. N2 гэдэг бол m, g-гээс хасах нь A байх нь хурдтгал нь багасаар явчлаа. 40 10-аас хасах нь 2. Ингээд энэ бол 8 гарна. 4 8 32 320 Н гарах нэ. F лифтний тороос тасарсан бол хүүхдийн жин ямар байх вэ гэвэл тороос тасрахад хүүхэд болон лифт бүгдээрээ жинлүүртэйгээ бүгдээрээ чөлөөт унал хийж эхэлнэ. Бүгдээрээ чөлөөтэй унж яана гэдэг чинь жингүүд хүзэгдэл бий болно гэсэн үг. Жингүүд хүзэгдэл бий болж байгаа учраас хүүхдийн жин тэг болж хувирах нэ гэсэн үг. 64 дугаар бодлогыг бодъё. Зөөврийн тэрэг 7.5 м/сек квадрат хурдтгалтай хөдлөнө. Машины арын твшний таазнаас зүүсэн 4 кг масста B тэнцвэрт ороход утасны татгууч ямар байх вэ? Хөвлөг дээр үйлчилж байгаа хүчнүүдийг нэг нэгэнгүү зуръя бүгдээрээ. За ингээд зурч. Энэ ингээд бөмбөлөг байна. Хамгийн түрүүнд ийшээгээ нэг Т байна. Ийшээгээ машины одоо энэ хурдтгалаас шалтгаалаад инерцийн нэг хүч бий болох нь байна. Доошоогоо өөрийнх нь mg байх нь. Тэгэхээр энэ бол Т, энэ бол m-ийг үржих нь a инерцийн хүч. За доошоогоо бол юу вэ гэвэл 4 mg гэсэн үг. 4-ийг үржих нь 10 40 Н. За энэ дээр бол энэ хүчийг хоёр байгуулагчд нь би хуваамаар байна. X бол Y тэнхлэг дээр. Тэгэхээр энэ маань альфа байх нь. Тэгвэл энэ бол T cos альфа болно. Харин энэ бол T sin альфа болно. За одоо бүгдээрээ харин яах вэ гэхээр энэ голын хүчийг байхгүй гэж үзээд x ба y тэнхлэг дээр хөдөлгөөнийхөө тэгштгэлүүдийг бичээд хооронд нь тэнцвүүлэх нь байна. Y тэнхлэг дээр явъя. T cos alpha mg тэр байна 40. T гэдэг бол 40-ийг хуваах нь cosine alpha. Alpha үнцгийг өгөөгүй байна. Энэ дээр cosine alpha гэдэг ингээд тавьчих. Дараа нь alpha нь бол хураагдчих болох л та. Хоёрт нь хэвтэй тэнхлэг дээр T sin alpha тэнцүү m-ийг үржих нь a. За 4-ийг үржих нь a буюу энэ 7.5 болох нь байна. Ингээд хэд болох вэ? 30 болох нь тийм ээ. 30 Н. T sinus alpha тэнцүү 30. За 30-ийг хуваах нь sinus alpha маань 40-ийг хуваах нь cos alpha-тай тэнцэх нь байна гэсэн үг. Ингээд энэ хоёрыг хураах юм бол tangent alpha гэдэг бол 0.75 гарсан. Энэ дээрээс бүгдээр альфа үнцгийг олж болж байна. Утасны татах хүчийг бас олж болж байна тийм ээ. За альфа үнцгийг олъё. Тэгэхин тул бүгдээр тооны машин ашиглая. Tangent alpha тэг 75 second tan энэ бол 37 градус гарч байгаа манай ойролцоогоор альфа ойролцоогоор 37 градус. Тэгвэл T гэдэг бол
40-ийг хуваах нь cos 37 гэсэн үг. Cos 37 0.8 байдаг. 40-ийг хуваах нь 0.8. Ингээд 50 ньютон тод хүчтэй байсан байх. Түүний дараа 65 дахь бодлогыг бодъё бүгдээрээ. Лифт дэше ийм хурдталтай хурдсав. Лифтэн дотор хачааны хурдталыг лифттэй харьцангуй бол газартай харьцангуй болоо гэдэг их сонирхолтой бодлого байна. За эхлээд бүгдээрээ лифттэй харьцангуй олъё. Лифттэй харьцангуй тэг юм шиг харагдаж байгаа боловч бас нэг хүчээр үйлчлээд түүнийг татаад байна тийм ээ. За тэр хүч бол юу вэ гэвэл баруун гар тийшээ чиглэсэн 10 байна. И шиг F үр байна. И шиг N гарч ирнэ. И шиг mg гарч ирнэ. Лифт дэшиг A хурдталтай хөдөлж байгаа бит юм артаарай. Энэ A хурдтал одоо надад тус болно. F үр энэ бол N mg байх нь энэ бол F тэнцүү 10 ньютон байх нь. mg гэдэг чинь энд бас 10 ньютон байх нь. Нэгдүгээр тэгштгэл. За N-ээс хасах нь mg гэдэг бол m-ийг үржих нь a-та тэнцэн n нэг жоохон өөр гарч байгаа бүгдээрээ анзаарч байгаа чи дээр нэмэх нь a. m гэдэг нь 1 кг юм байна. За нэгийг үржих нь 10 дээр нэмэх нь 2. Ингээд 12 ньютон хүчээр дарж байх нэ. Энэ дээрээс үүдэлтэйгээр үрэлтийнхаа хүчийг олчих. F үр μ n. Μ маань 0.5 гэдэг өгчихсэн байна. 0.5-ыг үржих нь n 12-ийн тал буюу тэр маань 6 ньютон. Баруун гар тийшээ 10-аар татаад байна. Тэгштгэл номер 3. Гэтэл 6-аар араас нь үрэлт чангаагаад байна. Ингээд энэ нэгийг үржих нь хурдтал болох нэ. Тэр хурдталыг нь A' гэж И шиг явж байгаа хурдтал. И шиг явж байгаа хурдтал A'. A' гэдэг бол энэ дээрээс 4 м/сек квадрат байх нь. Энэ бол лифттэй харьцангуй байсан шүү. Гаднаас нь харах юм бол нэг 2 юм вектор болоо явчлаа. Юу вэ гэвэл И шиг нэг A' вектор, И шиг нэг юм A вектор болоо явчлаа. Тэгвэл энэ хоёрын нийлбэрийг л хэдүүлээ авцгаая. Энэ хоёрын нийлбэрийг ингээд нэг айтайхаа авчвал яаж байна? Ингэж яагаад жоохон дээл явуулчлаа. Тэгтээ зүгээр. Энийг A2' гэх. Пифагорд A2' тэнцүү. A1' квадрат, A-гийн квадрат. Язгуурдаар A1' гэдэг бол 4-ийн квадрат нэмэх нь дээшээ 2-ийн квадрат. 4 4 16 20 2 язгуурдаар 5-аас гэж хайж. м/сек квадрат болох нэ. Сүүлийн бодлого буюу 66 дахь бодлого бүгдээрээ бодъё. Лифтийн таасан бэхэлсэн үйл хөдлөх хэрэгвчийг дагуулan тогсон үл сунах нарийн 2 үзүүрт тус бүр m1 4 кг, m2 6 кг-аас 2 ачааг зүүсэн байна. Лифт дээшээ 2 м/сек квадрат хурдталтай хурдсан бол лифт нь гадна байгаа ажиглагчтай харьцангуй ачаа тус бүрийн хурдталыг бол лифт хурдталтай хөдөлнө гэдэг маань инициал бус тооллын систем болчихлоо. Тэгэхээр тэр лифтэн дотор мэдэгдэж байгаа G буюу чөлөө туналтын хурдтал маань өөр болно. За ингээд тохиолдол бол G байсан. Гэхдээ энэ өөр болцсон байгаа G бүгдээрээ G'-ийн утаас нь зөхөө гэвэл нэгдүгээр тэгштгэл G дээр нэмэх нь лифтний өөрийнх нь одоо инерциал бус тооллын системийн өөрийнх нь хурдтал тэр маань A гэсэн үг. Ингээд 10 дээр нэмэх нь 2 буюу 12 м/сек квадрат чөлөө туналтын хурдтал энэ лифтэн дотор байгаа m1 болон m2 мастай биеүүдэд мэдрэгдэх нэ гэсэн санааг энд илэрхийлнэ. За тэгвэл хэдүүлээ ингээд энд ингээд үйлчилж байгаа хүчнүүдийг нь зурх зорилгоор ингээд энэ хоёрыг тус тусад нь зурчих. Одоо яах вэ гэвэл энэ дээшээгээ Т-гээр татагдана. Энэ m1G, энэ дээшээгээ Т, энэ m2G. Ингээд харьцангуй хурдталуудыг нь бүгдээрээ A' гэчээ. Энэ бас доошоо A' хурдталтай доошоо хөдлөн. Энэ бол эргэвчтэйгүр бас A' хурдталтай дээшээгээ хөдөлнө. Энийг Т-гээ, энийг m1G-гээ, энийг болвол m2G гэдэг ингээд тавьчих бүгдээрээ. Ингээд хоёрдугаар тэгштэглийг эхний энэ бие дээрээс бичих юм бол Т-гээс хасах нь m1G тэнцүү, m1-ийг үржих нь A'. Гуравдугаар тэгштэглийг хоёрдугаар бие дээр энэ бие дээр бичиж m2G-гээс хасах нь Т гэдэг бол m2A' байх нэ. Энэ дээрээс Т-нуудыг нь бүгдийг илэрхийлээд хооронд нь одоо тэнцүүлчих юм бол A'-ийг олж урж чинь эхнийх дээрээс m1A' нэмэх нь m1G гэдэг бол дараагийнх дээрээс m2G-гээс хасах нь m2A'. Т-нуудыг бүгдийг тэнцүүлээд нэг талд гаргая. Тэгэх юм бол A' нь m1 дээр нэмэх нь m2 болох нь байна. Нөгөө талдаа G-нуудтай гарч ирнэ. m2-оос хасах нь m1
Ингээд G болох нь байна. Ингээд A-г олно гэвэл A тэнцүү M2-оос хасах нь M1 дээр нэмэх нь M2 G болох нэ. Гэтэл энд байгаа G чинь өнөөх мэдрэгдэж байгаа G шүү дээ. Тэгэхээр анханасаа G штрих үдэ бүгдээрээ тавиад явах марцсан байна. Энэ G штрих, энэ ч гэсэн G штрих. Лифтэн дотор байгаа биеүүдэд мэдрэгдэж байгаа G байх хэвээр. За тэр утгаараа шүү. Одоо бүгдээр орлуулъя. Ингээд орлуулах юм бол M2 чинь 6 байсан. 6-аас хасах нь 4, 6 дээр нэмэх нь ингээд G штрих нь энэ удаад 10 биш 12 болж өөрчлөгдсөн байгаа. А гэдэг бол хэдний туссан дээр 2 болон дээр доороо 10, 12, 24, 2.4 метр секунд квадрат хурдтгалтай байх нэ. Ачаа тусмөр байна. За 2.4 метр секунд квадратын хурдтгал маань лифтэн дотор байгаа ажиглагчийн хувьд ингэж харагдаж байна. Лифтний гаднаас тэгвэл ажиглахад ямар хурдтгалтай байх вэ гэвэл тус нь бүгдээрээ дахиад харж үзсэн гэсэн үг. За тухайлбал эхний бие дээр лифт бол дээшээ хөдөлж байгаа. Гэтэл сая гарч ирсэн А хурдтгал маань мөн эхний биеийн хувьд дээшээгээ байгаа. Тэрийг бол бүгдээрээ А штрих гэж хаана байна. А штрих үдэ марцсан байна. А штрих. Тэгэхээр энэ хоёрыг бүгдээрээ нэмнэ гэсэн үг гаднаас харж байгаа ажиглагчийн хувьд. Тэгвэл эхний биеийн хурдтгалыг А1 гэчээ тэр нь А штрих нэмэх нь нэг чиглэлтэй учраас хасахгүй. За тэгээд А гэдэг бол 2.4 буюу 4.4 метр секунд квадрат хурдтгалтай байна. За нөгөө нэг бие дээр нь авч үзье. Энэ хажуу талын энэ бие гэсэн үг M2 маст. M2 маста бие доошоо хөдөлж байгаа. Доошоо А штрих хурдтгалтай. Гэтэл лифт дээшээ А хурдтгалтай байгаа учраас эдгээрийг одоо яг энэ удаа хасах нь байна. А2-гийн А-гаас хасах нь А штрих. А нь бол 2 метр секунд квадрат хасах нь 2.4 ингээд хасах 1.4 метр секунд квадрат хурдтгалтай гэж лифтний гадна байгаа хүний хувьд ажиглагдах нь байна.